влогоо хийх гэж бодлоо. Өнөөдөр яах вэ гэхээр Мицкоши гэдэг газар дэлгүүрт хэрэглэх юм карт байна. Энийг надад хүрсэн өдрөөр хийсэн. Өдрөө 10,000 yen-тэй. Энийг хэрэглээд Мицкошигоос ямар нэг юм авъя гэж бодлоо. Тэгээд одоо индээс Токиод явцгаая. Нэг давхарч нэгээд ихэнхдээ гоо сайхны бараанууд байдаг. Комгээд байна. Эскрэц үлгari. Нэг хүмүүс юм туршиж үзээд, хэрэгжилж үзээд авахаас өмнө сампл аваад ч юм уу тийм байдаг.
오늘 яваад юу авсан бэ гэдгийг харуулъя. Өнөөдөр очоод Ланкомоос очоод гоо сайхны бараа авлаа. Энэ нь болохоор Серам гэдэг байгаа. Нүр угаагаад нэгэ шууд нүр угаасныхаа дараа Ланкоми Genefic Advanced Serum байна. Нэг бүр ахаад үнэтэй байсан болохоор яа тийм ээ авдим уу байдим уу гэж бодон тэр карт байсан болохоор тэрийг хэрэглээд өөрөө барыг мөнгө хийсэн баалаа. Тэгээд бицгошигийн энд хүний хөвийн нууцандаа их ахтар хүмүүс байдаг болохоор хүн аль болох хүнийг видеонд оруулахгүй тулд хичээж авлаа. Тэгээ бүх давхар бүр 10 давхартай бүх давхраар нь явж чадсангүй. Зөвхөн нэг давхар тэр ойр хавар гадаа тэр хаваархыг авлаа. Хэрвээ таалагдчихвал лайк. Тэгээд дараагийн видеогоор Daiso гэж байдаг шүү дээ. Японы 100 йены дэлгүүр тийшээ очиж ямар энэхийн тэр Daiso юу гэдгийг бэ? Ямар гэдгийг бэ гэдгийг танарт харуулъя гэж бодлоо. Daiso болохоор тэр юу вэ? Дэлгүүр дотроо бичлэг авч болно гэж. Вау! Болно гэсэн байлээ. Тийм болохоор юу гэдгийг юу зардгийг 100 йенээр юу авах боломжтой гэдгийг харуулъя.皆さんこんにちは。まーちゃんとはーちゃんとはっちゃんです。